Сайн байцгаана уу сонсогчдоо. Дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Ингээд өнөөдрийн дугаар маань спешиал дугаар байгаа. Нэгийн сонсогчоос ирсэн нэлээд урт цагтлыг та бүхэндээ уншиж хүргэн. Тэгээд Facebook Messenger-ээр ирсэн цагтал бит хоёр нэлээд хоорондоо чатлаад тэгээд би буцаагаад асуулт асуугаад манай сонсогч маань хариулах маягаар бүтсэн цагтал байгаа. Тэгээд энэ хүү цагтлаа найруулад бичиж сууж явахдаа их зүйлийг бодлоо. Эмэгтэй хүн гэж ямар өөр зөөлөн сэтгэлтэй гинэн цайлган байдгийм бол доо хөрхий гэж бас бодож л байлаа. Тэгээд охтуудаа бас хэтэрхий гинэн цайлган өсгөх нь буруу юм байна. Бас ширүүхэн, дориухан, шудрах, шулуухан үгээ хэлцдэг болгоод эсвэл дээр юм болов уу гэсэн бодол орж ирсэн. Тэгээд сонсогчоо нэлээ өмөрж найруулж бичсэн байгаа. Та бүхэн минь хараалын үгээр хэлэлгүйгээр тэгээд сонсогчоо ойлгоод хүчрхийлэгч хүмүүс хүнийг яаж гартаа оруулдаг вэ? Тэгээд хүний сэтгэл зүгээр яаж тоглолт хийдэг вэ гэдгийг нь бас бодолцоод сонсоод цагтаалжсэн сонсож байгаа хүндлээрээ гэж бүр та бүхэндээ маш сайн анхааруулж хэлмээр байна. Ингээд сонсогчоос ирсэн цаглыг эхлүүлцгээе. Сайн байцгаана уу? Энэ цагийг сонсож буй бүх хүмүүстээ намайг битгий зэмлээрэй. Хүн гарцаагүй байдалд орохороо яг л ган гинжинд хүлүүлсэн мэт болж нөхцөл байдлаас яаж гарахаа эргцүүлж бодох сөхөөгүй болж нэг л мэтгэд цаг хугацаа хар уссан юм шиг өнгөрсөн байдгийн байна. Та бүхэн намайг зэмлсэн зэмлээгүй. Би өөрийгөө үлдсэн насандаа зэмлэж амьдрахаас өөр аргагүйд хүрч үргэлж гимшиж сэтгэлдээ том ачаатай амьдарч байгаа. Сэтгэлийн ачаа гэдэг бол бариад явж байгаа зүйлээс хүнд байдаг. Магадгүй бариад явж байгаа зүйлийг тавиад амарчхаж болох л байх. Харин сэтгэлийн ачаа гэдэг бол хизээч амардаггүй үхэн үхтлээ тээж явах зовлон байдгийн байна. Би айлын эрэгтэй охин хүүхэд насндаа явгарч дутаж байгаагүй хайрын дунд эрхэлж өссөн хүн. Төрсөн ганц эгчтэй эгч минь миний хувьд амьд бурхан л гэсэн үг. Намайг ямар ч алдаа гаргасан зэмлэлгүй аргадаж ойлгуулдаг. Инэрэнгүй сайхан сэтгэлтэй эгчтэй хүн. Баг байхаас л ээж аав хоёр маань нэг ч хэрэлдэж үзээгүй. Маш тайван тухтай орчинд эгч бит хоёр өссөн болохоор аль аль нь гинэн зөөлөн бусдаас зөвхөн сайн талыг нь л хардаг маш даруй төлөв хүмүүжлтэй хүмүүс болж өсцгөөсөн. Ээж аав эгч нар маань намайг ийм зөөлөн гинэн даруй охинд минь зөөлөн ухаалаг сайн хүн таараасай, сайхан хайнтай болоосай гэж үргэлж өрөөдөгсөн. Тэр ч өрөөлөнд биелэлээ олж би үнэхээр сайн хүнтэй учирсан. Бид 2005 онд гэрлэлтэд батлуулаад нөхрийгөө дагуулад өөрийн төрсөн нутагта хамт амьдрахаар нүүж ирсэн юм. Манай нутагт нөхөрт маань таних найз нөхөд ах дүү нар нь байхгүй. Их л ганцаарддаг байсан баг. Тэрнээс улбаатай надад бухимдаж эхлээд бид хоёр жаахан маргалддаг болов. Би ч хүлээцтэй төвчээртэй зөөлөө хүн болохоор нөхрийгөө ойлгож хувийн орон зай өгч хэсэгтээ түүнийг өөрийнхөө нь байлгав. Тэгээд нөхөрч уудаг боллоо. Ажлын шуухмаар ийш тийшээ яваад өгнө. Дөнгөж 2000 оны дунд үе болохоор бид хоёр дундаа нэг гар утас байрдаг байв. Нэг өдөр утсан дуурахаар нь очиод давтал нэг эмэгтэй. Нөхрөөгөө над руу явуулаа. Чамааг эмэгтэй хүн гэж хардаггүй гэсэн. Нөхөр чинь надад хайртай, би ч түүнд хайртай. Бид хоёр амьдралаа эхлүүлэх гэж байгаа гэв. Би тэр бүхнийг нь сонсоод нөхөртөө ч хэлэхгүй, чимээгүй байхаар шийдсэн. Тэр хооронд өөртөө санаа тавьж нөхрөө буцааж авах гэж хэрэндээ л хичээсэн. Гэр минь цэвэрхэн, халуун хоолтой, амар тайван байдаг болохоор нөхөр минь буцаад ирнэ гэж хүлээсэн. Гэвч тэр бүхэн талаар болж дахин өөр хүүхний асуудал гарч ирэв. Нөхрийгөө өгнө хүн нь сайн хүн гэдгийг нь мэдээд байгаа болохоор хүүхний асуудлаас болж салж сарнах бодол надад огт байгаагүй. Тэгээд ч миний эцэг их тогтвортой амьдралтай, юмыг эргээр хардаг, хэрэлдэж зодтолддоггүй, эв түнжинтэй хүмүүс болохоор хүн ер нь яг л эцэг ихийгээ дуурайдаг юм байна да гэж өөрөөсөө олж харсан. Удалгүй нөхөр уурхаад ажилд орлоо. Тэндээ бас л нэг хүүхний асуудалд орсон болтлаа. Би твчээд л тисээд л арайж 3 дахь удаага намайг хуурахгүй байх гэж өөрийгөө хураастай. Нөхөр уурхаагаас ирээд амарч байх хугацаанд арх уугаад чи өөрийгөө хардаа чамайг хэн тоох юм гэж хэлсэн. Гэвч надад тэр үг нь хүнд тусаагүй. Бид хоёрын дотны харилцаа сардаа нэг юм уу 2 сардаа л нэг байдаг байлаа.
Дэндүү зөөлөн даруй твчээртэй байхын сул талыг би та бүхэнд одоо хэлж өгье. Надад нэгэн сайн найз байсан. Тэр үргэлж манайхаар орж гарна. Надад их хайн болж байсан юм. Тэрэндээ нэг өдөр ажил дээр нь хоол авчиж өгчгөөд замын хажуу зогсож байхад нэг машин ирж зогсоод хүргээд өгөхөө гэв. Би юу ч бодлогүй машинд нь ороод суучив. Надаас нэлээд олон дүү залуу байлаа. Нилээ яриа залуу машин тэрэг хэрэг болвол хэлээрэ гэж хэлээд утасны дугаараа солилцоод л өнгөрөв. Хэд хоногийн дараа утас дуугараа давтал нөгөө залуу байв. Тэр өдрөөс хойш үргэлж мессеж бичиж харилцаж эхэллээ. Тэрний надад хэлдэг уярмаар сайхан үгс, халамж анхаарал намайг үнэхээр сохруулж байлаа. Өглөө өдөр шөнөгүй бичиж сайхан үгээ урсгасаар би ч түнд дасаад татагдаад ирэв. Гэхдээ хайртай болоогүй. Би уг нь араар тавилтыг хүлээн зөвшөөрдөггүй, үзэн яддаг төрлийн хүн байсан юм. Хэлсэн үгэнд нь уярч тогтолж явсаар дотны харилцаанд хид орсны дараа хоёулын харилцаагаа болий дуусгая гэтэл тэр салж болж чадахгүй, би нөхөрт чинь мэддэхгүй, орж ирсэн шигээ буцаад л гараад явчихна гэж намайг ятгав. Надад амьдралынхаа хатуу хөтөг ярьж, миний итгэлийг олж аваад, миний амьдрал, нөхөр, гэр бүлийн минь тухай бүгдийг нь яриулдаг байлаа. Одоо эргээд бодоход шүү. Нөхрийг ирсэн үед бидний харилцаа мэдээж холдно. Нөхөр явсны дараа уулзна. Ингэж жил гаруй явсны дараа нэг удаа намайг найзуудтайгаа голын ирэг дээр байна. Хүрээд иргэв. Би ч очиод удахгүй гэж бодоод нэмгэн хувцастай тавчигтайгаа яваад очив. Найзуудтай нь мэдлчгээд байж утал үгийн зөрөөгүй намайг алгадаад ав. Толгой эргэж нүд харахуйлаад би шууд л гэрлүүгээ буцаад явлаа. 2 хоногийн дараа нөгөөг чинь залгаад уйлан дуурч миний буруу чамдаа хайртай болохоор л ингэчлээ гэд аргадаж гарлаа. Нөхөр мэ надад нэг ч гар хүрч үзээгүй. Хардаж байгаагүй болохоор тухайн үед энэ хүн үнэхээр л надад хайртай байна. Намайг харамлаж хайрласандаа ийм зүйл хийчихлээ л гэж бодсон. Ер нь бол тийм муухай санагдаагүй. Чихэн дээр цэцэг ургатал чамин үгсийг хэлж халамжилж анхаарал тавьдагт нь нүд минь үнэхээр сохорсон байсан баг. За тэр үеэс хойш улам ойрхон уулзаж улам дотн боллоо. Тухайн үед хүү минь 10 настай байсан. Би түүнийг гэртээ оруулдаггүй, үргэлж гадуур л уулзна. Алгацснаас хойш 2-3 сарын дараа бид хоёр машинд дотн харьцаанд дөнгөж орж дуусаад байж батал нөхөр маань залгав. Уцаа аваад нөхөртөөгөө ханаа хараа гэж ярьж дуусвуугүй юу, намайг үстэж аваад хид алгадав. Нөхөртөөгөө дотн ярьлаа гэж зодсон юм байна л да. За тэгээ зодуулснаас хойш би түүнтэй дахиж уулзахгүй гэтэл худлаа хэлүүлж намайг дуудаж уулзаад газар өвдөглөж суугаад дахиж ингэхгүй чамаагаа харамлаад л ингэчлээ гэв. Нөгөө л сайхан үс. Чамгүй бол амьдарч чадахгүй, үхлээ хатлаа, чамаас сайхан эмэгтэй байхгүй. Би их нэртэй болоод л чамаас голдоод явчихна. Хэсэг хугацаанд л уулзчих гэдэл. Би буруу юм хийж байгаагаа маш сайн ойлгож байсан ч нөхрийнхөө урдны намайг гомдоож байсан, өөр бүсгүйчүүдэд уулзаж байсныг нь бодоод за хэсэгэн ч гэсэн уулзчээ яад ингэж бодсон би тэнэг. Энэ удаагийн уушлалтын дараах задвар бол аим шиг. Гэрт чинь орё гэд байхаар нь хүмэн байгаа оруулахгүй гэснээс болж гараа ам руу хийж зулгааж татаад өсдөж чирээд энд тэндээс базаад хураг маань хоошин татаж нуглаад хуглангаа алдав. Дахиж л чамтай уулзахгүй гэтэл нөхөрт чинь хэлнэ, сумынханд зарлна, хүүгийн чинь ангийнханд хэлнэ, хаасайгүй зарлна, чиний надтай унтаж байгаа бичлэг надад байгаа гэд утсаар бичлэг явуулав. Ингээд л би гарцгүй болсон. Тэр намайг юунаас айдаг, ямар даруухан зөөлөн, гинэн цайлган гэдгийг маш сайн мэддэг болсон байсан. Нэг ёсондоо би хавханд багаар өөрөөгүй явд орчихсан юм бэлээ. Сүүлдээ задвар нь бүр ихсэв. Өнжөөд нэг зот нь хаяа хинэгэнд уурлахаараа ирж надад ураа гаргана. Тухайн үед сайн найз минь гих нөгөө ганц найз маань болохгүй гэхийн оронд яадын ганц удаа өөр хүнтэй явах хэрэгтэй. Нөхөр чинь чамайг яаж хурдаг байлаа гэд улам өгшүүлдэг байсан. Найз ч удалгүй өөр амир руу шилжиж ганц түшиг тулгуур ихч маань уурхаад ажилд орж хажуудаа түшиг тулах хөнгөө болсон минь улам гүн ангал руу намайг түлхэж байлаа. Миний нөхөр намайг юугаарч дутаагаагүй. Бид хангалуун амьдралыг босгосон. Зүгээр л сэтгэлийн хөрлөөр нөхрийн намайг гомдоосон гомдлыг тэр залуугийн сайхан үгс халамж анхаарлаар би салсан ч тэр бол ярах ч юм байсан.
Би тэрнээс нэг ч төгрөг авч үзээгүй. Зүгээр л би түнд хуурцсан байлаа. Энэ бол миний хамгийн том алдаа. Нөхөр минь намайг уудна гэд нэгэн бизнесийг гаргалж өглөө. Ажилтай холбоотой бүх эрчүүдтэй хардаж нөгөөх чинь намайг байнга зодох болов. Юм л бол утсыг минь аваад хананд савн дэвснэ. Их олон утас салсан доо. Орж ирсэн дуудлага бүрийг тайлбарлах ёстой болно. Тэр үед Mobicom давхар дуудлага ирдэггүй байсан үе. Намайг хүнтэй уцаар ярьж байх оронд тэр залах бол цаанаа ярьж байгаа мэдэгдэл очиход л шууд намайг олоод ирнэ. Тэдэн цагт тэдэн минутанд залхахад чи өөр хүнтэй ярьж байсан гаргаад ир гэдэл буцааж залгаж яруулна. Устгасан байвал шууд л зодно. За тэгээд нөхрийн ирж очих рострын хуваарийг хүртэл мэддэг болсон. Нөхрийг ажилтаа үед хүссэн газраа дуудана. Найзуудтайгаа байна хоол хийж тэнд авчир гэдэл тушаана. Хүссэн үедээ халуун хүүтэн гадаа машин гэдэл хамаагүй бэлгийн ажил хийн. Дуусаад зодно. Байнга хөөхнэц явсаар ихч маань мэдв. Мэдсэн даруйда нэг найзд нь миний дүүг найз чинь ингэсэн байна. Цагдаа сэргэлэхэд хэлнэ. Миний дүүд 10хан дуугүй хорхоод хоргүй амтан гэтэл найз нь очиж хэлээд ихчигээ хов зөөсөн сан шанг чи хүрт гэж хэлээд намайг урдныхаасаа илүү зодож ухаан алтуулсан юм. Зодож байхдаа аимшигтай үгээр хэлнэ. Нөхөрт чинь бичлэг явуулна. Сум даяар тараана. Хүүгийн чинь ангийнхны ээж аваадад бичлэг үзүүлнэ гэдэл. Би энэ бүхнээс зогтмаар байсан ч үнэхээр шантаажинд ороод түүний хэлсэн бүхнийг яг л сургуультай юм шиг хийдэг болсон байв. Нөхөр ирэх үед нүд ам маань хавдсан хөхөрсөн байдаг болов. Нөхөр маань асуусан ч харанхуйд тамбар мөргсөн модонд цогсон гэдэл аргална. Нөхөр ч нэх анзаарах сөхөөгүй. Тийм л надад хайн ханддаг байжээ. Нөхөр явсан үед өвлийн хүүтэнд шүн дөлөөр дуудаж давталдаг боллоо. Би таавчгтай гарна. Хурдан буцаагаад оруулчих байхдаа гэд ухаандаа сандаг байсан ч бүрд ордно. Өвлийн хатуу томгуудлаараа таавчгтай хөл дээр дэвсэж хідэн цагаар чимхэж базаж тамлана. Цагдаад хэлмээр байвч бусдын нүдэнд өөрөөсөө жаахан бандын толгойг эргүүлсэн нэг ихч мэд хүүхэн харагдаад дээрээс нь сумын цагдаа нар цаашаа ярил хүн бүрийн чихэнд хүрнэ гэхээс би үнэхээр айдаг байв. Нэг удаа уцаа авсангүй гэх шалтгаанаар гэрт шууд орж ирээд хүүгийн минь хажууд учир зүггүй зодож эхлэхэд хүү минь ээжигээ өмөрч байгаад нүдэндээ хөхөртөл цохиолчихсан. Тэр үйл явдлыг одоо ч хүү минь мартаагүй. Хүүгийн нүдийг төмөр хаалганд санаандгүй цогсон гэж эргэн тойрныхондоо хэлсэн. Өөрөөгөө ч бас санаандгүй гэмтээсэн гин. Хүмүүс ч анзаараагүй. Учир нь нөхөр маань зодох хүн биш. Тэгээд ч хол ажилдаг. Энэ байлаар араатнаас болж би маш худалж болсон. Миний нүдний галж унтарсан. Худалж хүн нэг тойрогт орчихдаг. Худлаа ярьлаа, тэрийгэ мартлаа. Дараа нь дахиж бүр илүү худал зүйл зохиож ярьсан бүхнээ үргэлж санах шаардлага гарна. Эннээс болж маш их хэвдэрдэг юм билээ. Ингээд дунд нь хид жирэмслээд өөрөө очиж ахуулсан. Мэдээж тэрний хүүхэд. Тэр ахуулсныг мэдих тоолондоо галзууртлаа уурлаж, ам руу гараа хийж завж уурж, хуруу гар дарж унган өшөглөж үстэж задна. Ам руу гараа хийж уурснаас болж хэд хоногтой хоол идэж чадахгүй. Чи нөхрийнхөө хүүхдээ гаргачаад минийхийг гарахгүй гэлээгээд АГП яа гэх энэ үхэнд. Тэр байтугай архины шил төмөр барьж аваад доотх руу чинь хийн гэж дайрна. Яг л сая өмнө говьд болсон их нэрийг 12 цаг зодсон хэрэг шиг. Би тэр хэргийг сонсоод тэр эмэгтэйг эдис бүхнээрээ мэдэрсэн. Нэг удаа миний үүдэн шүдийг хугартал задсан. Игч маань мэдээд асуухаар нь хатуу харуул идэж байгаа туугалчихлаа гэсэн чинь нэгтгээгүй. Ээж аваагаа эрэхт нь би маск зүгээд огт салгаагүй. Нөхөр маань зөөлөн сайн хүн болохоор ээж аав маань сэжиглээгүй өнгөрсөн. Хинч намайг өөрөөсөө дүү залуутай нөхрөө араар нь тавиад тэрэндээ зодуулж байна гэж бодхов дээ. Энэ бүх дарамт нэг биш, хоёр биш, нэлээд хэдэн жил үргэлжилсэн. Ашгүй нэг удаа самранд явлаа гэд хэсэг нэлээд хэдэн сар алга болж ашгүй би тэр үед нь биемээ амрах шиг л болсон. Буцаж ирэхдээ гэрийн гадаа ирж дуудаад машинаар авч яваад нүүрлөө бэлгэгч чулуудаад уугл гисэн. Самранд явж байхдаа өөр хүүхнээс өвчөө хаваад тэрнээс нь идэ гожиж байсан. Хийж байхдаа бэлгэвчээ авч хийгээд надад өвчөө халдаасан. Өөрөө болохоо байгаад яр шархандаа баригдаад хүчтэй тариа авч надаар хийлгээд эмчлүүлсэн. Би эмчилгээ хийлгэн гэтэл хийлийг үл ална гэсэн. Учир нь эмчлүүлээд нөхөртөөгөө хийх гэлээ гэж хардсных. За тэгээд сүүлдээ оршуулган газар руу авч явж зоддог болсон.
Би түүнийг харах төдийд шууд нулимс урсаад гар минь салгалдаг болчихсон байсан. Зүгээр уулахаар зүгтэй уйл аамин гэд шууд багал зурдаад ална гэж дайрна. Нөхөр маань ирсэн үед би арай л тайван байдаг байсан ч нөхрийг ирсэн өдөр мессежээр хашаанд чинь байна, шээлээ гэж хэлээд гарч иргэн. Би ч айгаад гарна. 0-д оруулж байгаад хийн. Сүүлдээ бүр нөхөр ирсэн байхад таамбарт зогсож байдаг болсон. Гигээ тасраагүй байхад хөшигнүүдээ хаажхаар нөхөр яагаад хөшгөө хаагаад байгаа юм бэ гэд нээн. Нэг удаа бүр хаалга симэрхэн онгоогоод над руу утсаа ав гэж догсон. Зүрх зогсгоо шахна. Ингэж яваад би нөхрөөсөө жирэмсэлсэн. Жирэмсэн 6-7 сартай том гидстэй байхад хийхийг шаардсан. Эсэргүүцгээр зодно. Тэр том гидстэй хүнийг нүдч чавчилгүй айлгаж дарамталж зодож доотхыг чинь ухаад гаргаад ирэн шүү гин. Нөхрийнхөө хүүхдийг гаргалаа, минийхийг гаргахгүй гэж дарамтлана. Огт унтдаггүй юм шиг нэг л мэтгэд хашаанд маань харанхуй хэсэгтэн зогсож байна. Анх би урдаас нь сар болцож зодтолдож үзэж байсан. Эрэхтэй хүнийг хизээж дийлэхгүй юм билээ. Нөхөр уурхаад байх хооронд би төрлөө. Игч маань ажлаасаа чөлөө аваад намайг асарж байсан юм. Төрөөд 14 хоногтой байхад залгаад гараад иргэв. Би нялх биетэй чадахгүй гэж твтэйхэн хэлтэл тэгвэл өөртөө л гомд нөхөрт чинь хэлнэ гэв. Би ихчтэй ойрхон юмд яваад ирэй гэж хэлээд гараад очтол машинтаа сууж байв. Намайг үгийн зүрөөгүй шууд л нүүр нүдгүй халуун орхитол цохоод ав. 2 гуй минь хөхөрч бяцартал доторлож тамллаа. Өвдөлт хүнд яаж нөлөөлдгийг би бүр мэддэг болсон. Эхний 2-3 цохолтол халууд өгөж өвдөд сүүлийн цохолтууд мэдрэхээ байчихдаг юм. 1-2 цагийн дараагаас л гинт шархирж өвддөг. Ковидын үеэр уушгины зураг авахлахад эмч надад 2 хавирах чинь хуурч байсан байна гэд харуулсан. Би өөрөө ч мэдээгүй. Тэгтлээ яг зодволдог байсан. Яг л цэрэг шиг ихт зогсоож байгаад цохоод унгаана. Босоод гэд команд өгнө. Би босоод л зогсно. Задуулж гэртээ хортол игч маань хараад шууд мэдээд уйлсан. Чи хизээ энэ хүний гараас гарах юм бэ гэд. Би игчийнхээ уйлж байгааг хараад амиа орлохоор шийдсэн. Даанч оролдлого маань бүтлгүйцсэн. Нэраа хүүхдтэй хүн үхэж чаддгүй юм байлээ. Төрсний дараа эмчийн үзлэгт ороход миний 2 гуй хөх няц. Би эмчээсээ өгтлээ ичжүүлээ. Эмч игчэд дүүч нь хүчрхийлд ордог уу гэж асуусан байсан. Сүүлдээ игч маань худалж болсон. Бичээд байвал дуусахгүй их цавлан харгислал амсжээ. Би нөхрийгөө хуурсан муу эмэгтэй. Өөрийгөө өдөр бүр зүхэж, зэмлэж, буруутгаж амьдарч байна. Та бүхэн минь намайг битгий зэмлээрээ. Хүн зөвхөн нөхөртөө хүчрхийлүүлдэггүй шүү. Хинч таныг шантаажилж, дарамталж болдог. Би энэ бүхнээс яаж гарах вэ гэж өдөр бүр гарс хайдаг байлаа. Ашгүй нэг өдөр нөгөөгч нь залгаад найз охинтой болж байгаагаа дуулгав. Үүндээ яг тэр өдөр нар гих шиг л болсон. Гэвч тэр намайг бүрэн орхиогүй. Найз охиндоо ууралсан ураа надад ирж гаргана. Найз охинтойгоо хийж чаддаггүй яс бүс бэлгийн харилцаагаа над дээр хийж таашаална. Энэ бүхэн үргэлжилсэн хിവэр л байсан. Жирэмсэн байхад зодуулснаас болж нуруундаа гэмтэл авснаас хотод нэлээд удаа эмнэлэгт хэвтлээ. Тэрнийг залхахаар нь саваа авахулж байгаа гэд хэлчихв. Наад чинь тэгээ хизээ идэх хин гэхээр нь насаараа идэхгүй ингээд хүнтэй унтаж болохоо байлаа гэд хэлчихв. Эмнэлгээс гарч сумдаа очиад байж байтал тэр залгаад гарч ирэхийг шаардав. Би урдаас бэлдсэн байсан катетерта байх уу цайдан ариулж хийгээд төрсөйгэндээ хавчуулаад олгоогоо авахулсан хүн шиг тонгоогоод зөөлөн халахад гарав. Тэр ч итгэсэн. Ингэж би тэрнээс бүрэн салсан юм. Тэр намайг дарамтлахаа байснаас хооших зураг, тэр үеийн зураг хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Миний нүдний гал унтраад би өөрийгөө бүрэн хайсан байсан. Зөвхөн яаж зодуулахгүй байх вэ гэж боддог байсан. Энэ бүхнээс улбаатай хүмүүс намайг ээжээ гэж дуудахаа болоод олон жил болж байна. 18 хүрсэн ханхар сайхан хүмүүс одоо намайг ээжээ гэж нэгч дууддаггүй. Учир нь түүнийг 10 настай байхад ээжтэй явуулдаг залуу ээжийг нь зодож өөрийнх нь нүдийг хөхрүүлсэн. Би хүүдээ үн цэнгүй болсон. Эцэст нь залуус минь хань ижлээ битгий араар нь тавиарай. Миний алдааг битгий тавтаарай. Даруй төлөв зөөлөн байх нь араатнуудын хоол болдгийм байна. Би өөрийгөө үлдсэн насандаа зүхэж амьдрах болно гэсэн цаглыг нэг нь сонсогч маань нэлгээсэ.
За тэгээд цагтлын эзэн маань voice явуулж байхдаа асар их уйлж исэн. Тэгээд урд нь хинт чин тухайга ярьж байгаагүй гэж хэлж исэн. Өөрөө ирэхгүй жаахан ч гэсэн сэтгэл нь хөнгөрсөн болов гэд би баяртай байсан. Тэгээд та бүхэн минь зөвөр ойлгож сонсоорой. Нарциссист одоо хүчирхийлэгч те педофил одоо олон төрлийн зан төлөвийн одоо гажуудлууд байдаг шүү дээ. Тэр бүх хүмүүс маань яаж энгийн одоо гин томоогүй цайлган хүмүүсийг гартаа оруулдаг билээ. Яаж хүмүүсийг баг багаар хүчирхийлэлж хавханд оруулдаг вэ гэдгийг бас ойлгоод сонсогчоо өмөрж сонсоосаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа шүү. Ингээд загтлаа бичсээр байгаарай манайхан. Subscribe дараад өгөөрэй. Ингээд дараагийн дугаараар дахин баяртай уулзцгаая. Bye.